Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ удаа амар гоё амттай, маш амархан, тэгсэн ирний нэг хугацаа урдгүй тийм гоё салаатны жорыг танилцуулах гэж байна. Бичлэгээ дуустал нь үзээрэй. Бас намайг дэмжиж лайк дарж, комент бичээрэй. Энэ жор маань хэрвээ таалагдвал цогт маань нэг дээрээ бидэнд хэрэгтэй бүх орцыг бичлэгийн доор тайлбар хэсэгт бичнэ. Тэндээс хараарай. За одоо салаатанд хэрэгтэй бүх орцуудыг угаад цэвэрлээд бэлдэн мөн өндгөө чанана. Ойролцоогоор 15 минут чансан. За тэгээд өндгөө болохоор эрчигтэй 4 хэсэгт хуваана. 4 хуваасныхаа болохоор энэ бичлэгэнд харагдаж байгаачлан хитрхий том биш, хитрхий жижиг биш, дунд зэргийн хэмжээтэй ирчнэ. Тэгээд хэрвээ та энэ салаатанд болохоор өндөг ахиухан хийхийг хүсэж байгаа бол хүснээрээ хийж болно. Салаатны навчийг болохоор нэг нэгээр нь дээрээс нь давхарлаж тавиад уртаашаа 2-3 хэсэгт хуваагаад тэрийг нэг тийм жижиг биш томхон дуу хэрчсэн ч болно. Харин зузаан хэсгийн болохоор нарийнхан дуу хэрчээрэй. За энэ цоо байцааг болохоор салаатны навчтай адилхан томхон дуу хэрчнэ. Ингээд нэг нэгээр нь салгаж аваад хэрчих ч юм уу, эсвэл бөөрийн хийг нь тэрчгтэн хэрчсэн ч болно. Ер нь бол зузаан хэсгийг нь л нарийнхан хэрчээрэй. Огурцыг хэрчгтээ болохоор арай томуудын голоор нэг хуваагаад сарыг илбэртээ хэрчиж өгнө. Харин нэг жижиг нарийнхан дуу хэрчдэг хэмжээтэй байх юм бол тэрийн тэрчгтэн бөөрийн хийг нь хэрчихэд болно. За одоо хамгийн гоё хэсэг. Бүх хэрчсэн орцуудаа нэг тавганд хийгээд дээрээс нь майонез эсвэл зөөхий хийж хольж өгнө. Ингэхдээ майонез эсвэл зөөхий маань айгүй жоохон ахиухан орно шүү. Яагаад гэвэл салаатны орцуудын ихэнх хувийн байцаа болон салаатны навч эзэлж байгаа учраас тэгээд энэ салаатанда давс нэмээгүй. Учир нь даршилсан огурцыг болон майонез маань зөвхөн хэмжээний давстай байдаг учраас хийгээгүй шүү. За ингээд л салаат маань бэлэн болсон. Айгу амархан байгаа мөн амар амттай болдог. Надад итгээд та хэд маань хийгээд үзээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Энэ хүртэл үзсэнд маш их баярлалаа.